5 дугаар энергийн төв гэдэг нь өөрөө хүний хоолой. За тэгээ бамбаа булчирхаанаас ялгарх даавар гормон, түүний агуулгах мэдээлэл, түүний үүсгэх үйлдвэрлэх энергийн талаар одоо ярина. Тэгэхээр бамбаа булчирхаа гэдэг бол хүн энэ зүрхэн үрдэн дээр үүссэн хайрыг илэрхийлэх буюу өөрийгөө зөвөр илэрхийлэх, бусдад зөвөр харилцах, үннээрээ оршиж чадах гэдэг энэ утга агуулгыг илэрхийлдэг ийм одоо энергийн төв байгаа. Тэгэхээр юм л бол ханаад үрээд хоолоо өвдчихдөг бол бамбаа асуудалтай бол хоолон дээр ямар нэг юм тээглэх маш дуу султай байх, дууны өнгө юм хүчгүй байх энэ төр гэдэг бол бүгдөө энэ өөрийгөө илэрхийлэх, бусдаа ойлголцох, үннээрээ байх гэдэг энэ зүйл дээр бид нар бүрэн дүүрэн ажиллаж амьдарч чадахгүй байгааг илэрлэж үзнэ. Бид бусдыг хайраа зөвөр илэрхийлж сурсны дараа өөрийнхөө үннээрээ байж чаддаг болсны дараа цаанаас зориг мэдрэгддэг. Энэ зориг хүний дуу хоолойны өнгө, хэлж байгаа үгийн сонголт, за тэгээд энэ хоолой, бамбайн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр та бүхэн 5 дугаар энергийн төвийн асуудалтай байвал түүнийгээ засахыг хүсэж байгаа бол тархиа өөрчил төвийн энергийн төвүүдийн анхан болон агсан шатны сургалтанд суугаарай. Тэгэхээр бясалгалаараа уулзъя, баяртай.